Сайн байцгаана уу? Humanities podcast-ийн маань нэгэн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар бид Хүмүүлийн ухааны их сургуулийн гадаад хэл шинжилгээний магистр докторийн хөтөлбөрүүдийн талаар ярилцахаар бэлдээд байна. За мөн энэ удаагийн дугаар та бүхэнд хүрч байгаа газар маань хэл шинжилгээний хичээл ордог Санако лабораториос та бүхэнд хүрч байна. За энэ удаагийн дугаарын зочноор Хүмүүлийн ухааны их сургуулийн гадаад хэл шинжилгээний магистр докторийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор хэл шинжилгээний ухааны доктор Хүрлийн багш маань оролцохоор хүрэгдээд байна. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? За танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ярилцлагыг хүлээн авч энэ удаагийн дугаарын зочноор оролцож байгаа танд маш их баярлалаа. За та бүхэнд бас урьсанд баярлалаа. За баярлалаа. За багшаа та тэгэхээр хэл шинжилгээний салбарт ажиллаад, багшлаад, замун судалгаа хийгээд хэдэн жил болж байгаа вэ? За ямар чиглэлээр судалгаа хийдэг байгаа вэ? Энэ талаар бидэнд товчхон мэдээлэл хуваалцаач. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би анх 2003 онд Хүмүүлийн их сургууль дээр гадаад хэлний тэнхим гэж байгуулагдж байхад анх багшаар орж ажиллаж байсан. Тэгээд гадаад хэлний тэнхим маань тэр үед Хүмүүлийн их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн харьяалал за мэргэжлийн гадаад хэлний одоо жишээ нь бизнесийн англи хэл те хүний нөөцийн англи хэл, сэтгүүл зүй, гадаад харилцааны англи хэл, аялал жуулчлалын англи хэл гэх мэт. Гэхдээ нөгөө гадаад хэл гэдэг утгаараа ганцхан англи хэл биш тэр чинь Франц, Герман, Хятад, Япон хэл гэдэг ерөнхийдөө мэргэжлийн гадаад хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой анх байгуулагдсан тэнхим юм. Тэгээд тэнд анх багшаар ороод өдий хүртэл сургуульдаа багшилж байна. За Хүмүүлийн их сургуулийг төгсөгч тэр хүмүүлийн бүтээгдэхүүн гэж болно. Зөв. Одоо ямар чиглэлээр агшаа судалгаа хийж байгаа вэ? За би эрдэнэ зэрэг зэрэгцүүлсэн хэл шинжилгээний чиглэлээр хамгаалсан. Тэгэхээр судалгааны чиглэл маань зэрэгцүүлсэн хэл шинжилэл багш хүний хувьд бас боловсрол судлал заах аргын чиглэлээр бас сонирхон судалгаа хийхийг оролддог. Зөв баярлалаа агшаа. Тэгэхээр яг хуу ингээд зэрэгцүүлсэн хэл шинжилгээ гэдэг дээр бас ингээд жоохон дэлгэрүүлээд бас асуумаар санагдлаа. Магадгүй бас ингээд салбарт ажилладаг багш нар тий судлаач нарын хувьд бол бас магадгүй танил үг хэллэгүүд бас байгаа. Энэ салбарт бас танил бусдын энэ салбарыг зөв сонирхож байгаа одоо хүүхд залуучдын үед бас сонирхолтой байж бас магадгүй юм. Одоо хэл шинжилэл дотроо зэрэгцүүлсэн хэл шинжилэл, когнитив хэл шинжилэл, сэтгэц хэл шинжилэл, нейро хэл шинжилэл гэдэг ингээд олон ийм мэргэжлийн нэр томьёонууд их яригддаг л да. Тэгэхээр энэ талаар ингээд та товчхон бид нарт бас ингээд сонирхуулж хэлвэл одоо тухайлбал зэрэгцүүлсэн хэл шинжилэл гэхээр яг юуг одоо зэрэгцүүлж судалдаг одоо судалгааны чиглэл байгаа вэ? Одоо мөн одоо когнитив хэл шинжилэл тий. Ингээд яриулт энэ талаас ингээд товчхон та тайлбар өгвөл. Яг зэрэгцүүлсэн хэл шинжилэл гэдэг маань хоёр болон хэд хэдэн хэлний үзэгдлүүдийг харьцуулан судалдаг тий. Ялгаатай болон одоо ижил талуудыг харьцуулан судалдаг ийм шинжилгээ ухаан юм л да. Тэгээд яг одоо нөгөө хэл шинжиллийн салбар шинжлэх ухаан маань ерөөнд хэлийг одоо ганцхан тэмдэгтийн тогтолцоо тэмдэгтийн систем гэж үздэг хандлага маань одоо өөрчлөгдөөд хэл маань ерөөсөө л хүний сэтгүүн одоо таны мэдхүүн үйл ажиллагаа гэж тий. Тэгээд дээрэс нь одоо хэлийг хэрэглэгч бол хүн. Тэгэхээр хүний нөгөө зан үйлтэй холбоотой гэж үзэх юм хандлагатай болсон. Тэгэхээр энээс харахад нөгөө хэл шинжилэл маань одоо сэтгэл судлалтай тий бихевиоризмтай тэгээд одоо тарих судалтай ч юм уу холбогдоод тэгээд одоо салбар дундын юм судалгаанууд хийгдэх болсон юм. Тэгэхээр ер нь бол яг хэллийг хэрэглэгч нөгөө бүтээгч нь хүн учраас хэлийг судална гэдэг чинь хүнийг бас баггүй судалж хүн чиглэсэн судалгаа бас хийнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр когнитив гэдэг байгаа тий нейро гэдэг байгаа сэтгэц хэл шинжилэл гэдэг байгаа чи ерөөсөө хүн төв судалгаа хийдэг. Ийм шинжилгээ. Зөв. Тэгэхээр нөгөө шинээр гарч ирж байгаа салбар дундын судалгааны чиглэлүүдтэй холбоотойгоор бас шинэ нэр томьёонууд бас салбарт маань хэрэглэгдэж байгаа байх нь байна тий. Таны мэдхүй чиглэлийн хүн судлал чиглэлийн нэр томьёонууд байх нь байна. За баярлалаа агшаа. Тэгэхээр хоёлаа хэл шинжиллийн за тэр тундаа гадаад хэл шинжиллийн одоо энэ судалгааныхаа салбарын талаараас товчхон бас ярилцвал бас хүмүүс сонирхолтой болоо гэж бодлоо л доо. Тэгэхээр салбарт маань гарч байгаа судалгааны шинэ чиг хандлага гэвэл бас юу байгаа бол мөн судлаач хүний байр сууриас тий та салбарынхаа цаашдын одоо чиг хандлага, хөгжлийн чиг хандлага гэвэл бас юу харагддаг бол за мөн одоо манай Монгол улсад гадаад хэл шинжилэлээр хэл шинжилэлт одоо гүнзгийрүүлэн судлах судлаач нарын хувьд ямар одоо байдалтай байдаг бол энэ талаар товчхон мэдээлэл өгвөл. За түрүүний хэлсэнчлэн хэл шинжилэл маань ерөөсөн хүнтэй холбоотой хүнээс салгаж ойлгож болохгүй зүйл гэдэг юм. Тэгэхээр
хэл шинжиллийн одоо хөгжлийн ихэнх үедээ бол хэл шинжилэл зөвхөн бүтцэд суурилсан ийм судалгаануудыг явуулдаг байсан л да. Бүтцэд суурилсан гэдэг нь ерөөсөө тодорхойлох буюу ийм төрслөх судалгаанууд хийгддэг байсан бол одоо тэр судалгааны чиг хандлага маань өөрчлөгдөөд одоо учир шалтгааныг олох учир шалтгааныг тодорхойлох юм процесс суурилсан ийм судалгаанууд өргөн хийгддэг болчиход байгаа юм. За жишээ нь орчуулга судлалын салбарыг аваад үзье те. Тэгэхээр орчуулга судлалд бас ерөнхийдөө нөгөө орчуулгын судлал маань ямар чиглэлээр явж байсан гэхээр орчуулгын гарц буюу орчуулгын бүтээгдэхүүнд одоо суурилсан судалгаанууд айгүй хийгддэг байж л те. Судалгааны чиг хандлага юу болж байна вэ гэхээр одоо тухайн тэр орчуулгын бүтээгдэхүүнийг гаргахад ямар процесс, ямар үйл явц явагдаад байгаа юм те. Тухайлбал нөгөө тодорхой нэг орчуулгын даалгаврыг гүйцэтгэхэд орчуулагчийн одоо оюун санаа те уураг тарихынд яг ямар процесс явагдаад тэр одоо орчуулгын бүтээгдэхүүн маань гараад байгаа юм. Дээрэс нь тэр орчуулгын бүтээгдэхүүний чанарт одоо тухайн тэр хувь хүний хэл шинжиллийн мэдлэг тий одоо хэлний мэдлэг, хэлний ур чадвараас гадна ямар одоо хүчин зүйлүүд нөлөөлөд байгаа юм тий. Магадгүй тэр хувь хүний одоо өөрийнх нь оюуны чадамж нөлөөлдөг юм уу тий. Эсвэл зан характер нь нөлөөлж болно тий орчуулгаднаа. Эсвэл үзэл суртал нь нөлөөлдөг ч юм уу, бүр хүүс нь нөлөөлдөг үү гэдэг ч юм уу тий. Ийм маш олон хүүсээс нөлөөлдөг гэдэг бүр судалгаа хийгдсэн. Тэр яалтчгүй нөгөө эрэгтэй хүний, эмэгтэй хүний одоо хэл шинжиллийн хандлага өөр байдаг. Тэгэхээр тэр нь бас нөгөө орчуулгад тусч өгдөг гэдэг бүр судалгаа хийгдээд дүгнэлт гаргацсан байдгийг. Тэгэхээр нөгөө ийм олон маш нөгөө сонирхолтой ийм судалгаанууд хийгдээд тэгээ сонирхолтой бас нөгөө үр дүн дүгнэлтүүд гарсан байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь бид нар чинь тэгэхээр одоо орчуулагчийн тэр оюун санаантай уураг тарихынд ямар процесс явагдаж байгаа вэ гэдгийг бид нар бодтоор тий одоо ил ингээд харж судалж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр ялангуяа орчуулга судлалд бид нар сэтгэл судлалын одоо эмпирик судалгааны аргуудыг айгүй өргөн ашигладаг болоод байгаа юм. Тэгэхээр тухайлбал одоо eye tracking гэдэг нөгөө нүдийг хянах одоо арга гэдэг тухайлбал одоо тэр хүн орчуулгын даалгаврыг гүйцэтгэхэд орчуулгын тухайн хүний нөгөө нүдний хөдөлгөөнийг хяндаг тий. Тэгээд нүдний хараа хэдэн удаа докторчж байна. Тий докторчлтын тоон давтамжтай явагдаж байгаа юм. Давтамжаас гадна хүний харааны докторжилт хэр удаан хугацаанд үргэлжилж байгаа юм гэдэг ч юм уу тийм эмпирик сэтгэл судлалын тэр аргуудыг айгүй өргөн үр дүнтэйгээр бас ашиглаж байгаа юм. Тэгээд бүр одоо нөгөө хүний нүдний хүүхэн харааны нөгөө диаметр буюу хэмжээ өөрчлөгддөг гэдэг байгаа юм. Тэгээд заримдаа нөгөө тэлдэг юм байна л да. Тэгэхээр тэр одоо нүдний хүүхэн харааны тэлэлт одоо тухайн хүний оюуны хэр ачаал авч байгаа юм те оюуны энерги хэр зарцуулж байгаа юм гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө хүний нүдний хөдөлгөөн маань одоо тухайн хүний оюуны үйл ажиллагааг илэрхийлэх боломжтой гэдэг ийм таамаглал дээр үндэслээд ийм маш юм сонирхолтой юм судалгаанууд хийгддэг болчиход байгаа юм. Гэхдээ яг нөгөө эмпирик судалгааны нэгэнт энэ аргууд маань нөгөө эмпирик судалгааны аргууд учраас судалгаандаа нөгөө дангаар нь хэрэглэх нь бас нэг учир дутагдaltaй. Хоёроос олон эмпирик судалгааны аргыг юм уу эсвэл бусад судалгааны аргуудтай ингэж одоо хамт хэрэглэвэл нөгөө бидний хийж байгаа судалгааны ч юм үр дүн илүү одоо бодтой, илүү найдвартай гарах одоо магадлал нэмэгдэнэ л гэсэн үг. Зөв. Тэгэхээр яалтчгүй л одоо хэл шинжиллийн судалгаа гадаад хэл шинжилгээ ялангуяа тийм энэ одоо чиглэлийн салбар маань судалгаа маань өөрөө яалтч нөгөө илүүтэй сэтгэл судлал, сэтгэц нейросайенс талдаа илүүтэй бүр холбогдож энэ дундын одоо салбарт амнсан судалгааны чиглэлүүд бол ихээр бас гарч байгаа юм байна гэж ойлголоо. Баярлалаа гашаа. Тэгэхээр за чиг хандлага маань тэгвэл ийшээ яваад идэг те. Тэгвэл Өмнөд Ухааны их сургуулийн одоо хэл шинжил чиглэл дээр хийж байгаа судалгаанууд нь тэгвэл юу байгаа бол манай одоо багш эрдэмтдийн хийсэн шинэ сонирхолтой судалгаанаас сонирхуулаач гэвэл сүүлийн үе та хэд маань ямар судалгаан дээр илүүтэй ажиллав тий ямар үр дүнгууд бас гарав энэ талаас бидэнтэй хаваалцвал сонирхолтой байх болов уу? Нэгэнт нөгөө хэл шинжиллийн судалгааны чиглэл маань ингээд салбар дамнсан тий салбар хоорондын уялдаан дээр тулгуурлаж явагдах эмчиг хандлагатай байгаа учраас сургуулийн эрдэмтэн багш нар маань ч гэсэндээ тэр чиглэл рүү тий салбар дамнсан ийм судалгаанууд хийдэг байгаа. За миний хувьд жишээ нь одоо би түрүү нөгөө багш хүний хувьд ийм заах арга боловсрол судлалыг аягүй их сонирхож оролддог гэж ярьсан тий. Тэгээд би ялангуяа энэ когнитив оюутнуудын одоо когнитив чадвар
одоо гадаад хэл сурах үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлж байна гэдэг ийм чиглэлээр аягүй их судалгаа хийж сонирхдаг л доо. Тэгээд бас сүүлийн үед бас нэг сонирхоод байгаа чиглэл маань юу вэ гэхээр орчуулгын одоо технологийн чиглэлээр бас их сонирхоод байгаа. Тэгэхээр бид нар нөгөө орчуулгын технологи гэхээр ерөөсөө л нөгөө Google Translate тэгэл нэг онлайн тол бичгүүд те тэгээд онлайн одоо нэвтрхий талууд Wikipedia эднэр те тэгээд за яг нь хідэн тоотой хідэн нэг корпус тэгээд Grammarly гэл ингээл хязгаарлагдчихдаг байхгүй юу. Тэгтэл бид нар яагаад нөгөө гадаадын эрдэмтэд одоо гадаадын орны эрдэмтдийн ашиглаад байгаа тэр нөгөө гой нөгөө програм хангамжуудыг те орчуулгын санах хойг те эсвэл компьютерийн тусламжтай орчуулгын одоо төлсүүдийг яагаад нөгөө нутагшуулж болохгүй гэж те. За тэгээ нутагшууллаа гэхэд бид нарт ямар ашиг ямар давуу тал олж одоо давуу тал бий болох уу гэдэг энэ чиглэлээр бас нэг сонирхоод л байгаа. Тийм байна. Маш сонирхолтой бас сонсогдож байна. Тэгэхээр та яриандаа дурдлаа нөгөө оюутнуудын сурах гадаад хэл сурах одоо чадварт когнитив тал нь яаж нөлөөлж байна гэдгээр асуудалтай гэлээ. Тэгээд энэ талаар ингээд яг хийсэн гой судалгааны ингээд гарсан үр дүн байвал бас бидэнтэй хуваалцаач. Магадгүй одоо тий ямар чадвартай хүүхд илүү сайн сураад магадгүй одоо тий ямар чадвараа сайжруулж өшөө оюутнууд маань гадаад хэл сурах тал дээр илүү сайжрах одоо дүр зураг харагдсан бол судалгаар яаж гарсан бол сонирхолтой байна. За тэр метакогниц чадварыг одоо оюутны гадаад хэл сурах одоо үйл ажиллагаанд хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ гэдэг ийм судалгаа хийгээд би өгүүлэл эднэр хэвлүүлсэн байдгийн. За тэгээд тэр туршилт маань нөгөө хичээл заадаг оюутнуудаа би хяналтын бүлэг тэгээд туршилтын бүлэг гэж ангилаад тэгээд тэр туршилтаа явуулаад тэгээд үр дүнгийг нь одоо тэр эрдэм шинжилгээний өгүүлэлтэн дээр хэвлүүлээд тийм судалгаа хийжсэн. Тэгээ үр дүн нь яаж гарсан бэ агшаа? Яг одоо когнитив чадвар гэхээр нөгөө танин мэдхүйн чадвар уу оюутнуудын? Танин ер нь л нөгөө хүний яг оюун ухааны танин мэдхүйн чадварыг л хэлээд байгаа юм л да. Тэгэхээр тэр чинь нөгөө өөрийгөө одоо хяндаг те өөрийнхөө алдааг ухамсарлаж ойлгодог, алдаагаа засдаг гэл хүний нөгөө тийм когнитив чадвар чинь бас ялгаатай байхгүй юу. Тэгэхээр тэрнийг бас яг зарим одоо чадваруудыг хүнд нөгөө сургалтаар олгох боломжгүй. Гэхдээ зарим нь бол боломжтой байхгүй юу. Тэгэхээр яг тэрэн дээр нь төвлөрөөд оюутнуудад тэр талаас нь одоо когнитив чадварыг метакогнитив чадварыг хөгжүүлэх дээр ингэж анхаарал ажиллаад байх юм бол бас нөгөө үр дүн гарах юм байна гэдэг тийм одоо дүгнэлт хийсэн байдаг. Зөв. Тэгэхээр бас ингээд бид нарт ч гэсэндээ энгийн өдөр тутмын амьдралд ч бас анзаардаг л да. Яг адилхан нэг ангийн хүүхдүүд байгаа боловч зарим нь гадаад хэл тухайн сурч байгаа гадаад хэл айгүй сайн сураад арга барилыг олоод ингээд сураад идэг. Зарим нь болохоор сайн сурч чаддгүй, арга барилаа бас олж чаддгүй. Ялангуяа хүүхдүүдийн сурч байгаа тэр үр дүн дээр сурч байгаа нөгөө гадаад сурч байгаа үр дүнгууд нь янз бүр гараад идэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо дээшлүүлэх боломж бол байдаг юм байна. Тэр нь бол нөгөө танин мэдхүйн чадварыг нь дээшлүүлснээр, сайжруулснаар үр дүнг бас сайжруулж болох юм байна гэсэн. Тийм дүгнэлт гарсан юм байна. Таны судалгаанаас. Яг үнэ. Тэгээ бид нар ч нөгөө яг хүнтэй нь бас ажиллах хэрэгтэй юм байхгүй юу те. Тухайн хүний яг онцлогтонд огшсон те. Тэгээ одоо сургалтын аргыг хэрэглээд тэгхийн бол үр дүн байх нь мэдээж. Ямар ч хүн гадаад хэлийг сурах бол боломжтой дүгнэлт юм биш үү? Яг үнэ. Сурах боломжгүй зүйл гэж ямар ч хүнд байхгүй л дээ. Нэг хүн сурж болж байгаа юм чи нөгөө хүн сурж болно л гэсэн үг тий. Яаж тэр хүнд тэр мэдлэгийг тэр чадварыг олгох уу гэдэг л асуудал байгаа юм. Зөв. Маш гой сонирхолтой судалгаа бас санагдлаа. Тэгээд энэ мэтчлэнгээр ер нь багш нарын хувьд сонирхож судалдаг өөрсдийнхээ чиглэлээр судалгаа хийж байгаа маш олон гой судалгаанууд бол байгаа хаа. Тэгэхээр магадгүй одоо тэнтэй судалгаа яриад байвал бас өшөө гой үр дүнгээ сонсчмаар өшөө судалгааг яриулчмаар санагдаад байна. Гэтэ үүнээс цааш бол мэдээж одоо оюутнууд бол та бүхний шав болоод орж исэн тохиолдолд мэдээж хичээл дээрээ хөтөлбөрийн хүрээнд агуулгуудаараа та бүхэн судалгааны үр дүнгээс хуваалцаад явдаг ба. Тэгэхээр энэс цааш хэсгийг бол бас оюутан залуучуудаас үлдээ яа гэж бодож байна. За тэгэхээр одоо ингээд та хэд маань судалгаа хийгээд багш нар маань судалгаан дээр ажиллаад ингээд явж байна тий. Тэгэхээр үүн дээр одоо магистрант, докторант оюутнууд маань та хэдийн судалгааны богт орж ажиллах боломж бас байдаг болов уу? Үүн дээр одоо ямар боломжууд тавигддаг бол мөн одоо судалгааны маань одоо үр дүнгууд хэрэглээнд орохдоо ямар одоо арга замуудаар хэрэглээнд орж явдаг болоо. Мэдээж одоо та бүхний хөтөлбөрүүдэд бол тусагдаад явдаг баг тий. Энэ талаас та мэдээлэл өгвөл. За манай гадаад хэл шинжилгээний магистр докторийн хөтөлбөрийн одоо суралцагчид маань
одоо удирдагч багшийн одоо удирдлаганд багаар болон тэ биедан юм судалгааны ажил судалгааны одоо багт орж ажиллах боломжтой. Тэгээд дагалдан одоо судлаачаар тэ туслах судлаачаар болон туслах одоо багшаар ингэж ажиллах боломж олгодог тийм. Мэдээж бид нар одоо судалгааныхаа үр дүнг аль болох нөгөө заах аргадаа тий одоо өөрснийхөө үйл ажиллагаанд хэрэгжүүлж тий үр дүнтэй аргыг одоо заах аргадаа ашигладаг ч юм уу өөрснийхөө боломжоор аль болох хэрэглээнд оруулаад ашигладаг. За тэгэхээр гадаад хэл шинжилгээний магистр докторийн хөтөлбөрүүдэд тий суралцагч илсэн орж ирлээ гэхэд тухайн одоо суралцагч маань яг юуг сурдаг болоо энэ хөтөлбөрүүдээр. За мөн одоо хүмүүнлэн ухааны сургуулийн явуулж байгаа магистр докторийн хөтөлбөрүүдийн маань ялгарх онцлог гэвэл юу байгаа бол давуу тал тий оюутанд олгодог боломжууд гэдэг ингээд өргөц талаас нь та бидэнд мэдээлэл өгвөл. За манай гадаад хэл шинжилгээний магистр докторийн хөтөлбөрийн нэг том онцлог бол бид нар одоо аль болох оюутнуудаа тэр түрүүний салбар дамнсан тий салбар хоорондын уялдаан дээр тулгуурласан тэр салбар дамнсан судалгаа хийх боломжоор аль болох хангахыг хичээдэг. За хөтөлбөрийн дагуу оюутнууд маань тэр сэтгэц хэл шинжилэл тий нейро хэл шинжилэл, когнитив хэл шинжилэл за тэгээд хэлний философи, диплог гэх мэт хичээлүүдийг судлан за тэгээд тэр хүрээндээ олж авсан мэдлэг дээр одоо тулгуурлаад одоо магадгүй хэл шинжлэлийг сэтгэл судлалтай тий эсвэл орчуулга судлалыг одоо мэдээллийн технологитой холбоод одоо салбар дундын одоо шинэлэг тий орчин үеийн тэгээд дээрэс нь сонирхолтой практик ач холбогдолтой ийм судалгаануудыг хийх боломжтой ийм чадвартай болж төгснө. За тэгээд бас нэг давуу тал маань манай сургууль дээр сэтгэл судлалын лаборатори болон одоо тархи судлалын лабораториуд ажилладаг. Тэгэхээр нөгөө сэтгэл судлалын лаборатори гэхээр бид нар нөгөө ганцхан сэтгэл судлалын оюутнууд л ашигладаг гэдэл ойлгодог багтай. Тэгтэл манай сургуульчаа харьцангуй нөгөө нээлттэй оюутнуудаа дэмжиж ажилладаг штэ. Тэгэхээр хэрвээ хүсэх юм бол жишээ нь манай хэл шинжилгээний оюутнууд одоо хос хэлний асуудал ч юм уу те эсвэл гадаад хэл эзэмших асуудлаар те эсвэл одоо хэлний одоо үзэгдлүүдийг те хүний тархины үйл ажиллагаатай холбон одоо тэнд эмпирик судалгаанууд хийх ийм боломжтой байдаг. Тэгэхээр тэр бас нэг манай хамгийн бас нэг том давуу тал. Мэдээж лабораториудад мэрэгжлийн одоо эрдэмтэд багш нар маань бас зөвлөгөө өгдөг байгаа. Тийм тэгээд за мэдээж бас салбар дамнсан энэ судалгаа хийдэг олон жилийн туршлагатай багш нар маань бас хичээл заана. За тэгээ оюутнуудынхаа судалгааны ажилд одоо зөвлөгөө өгөн чиглүүлнэ. За манай гадаад хэл шинжилгээний магистр докторийн хөтөлбөрийн одоо төгсөгчд маань хамгийн чухал чадвар эзэмшдэг хамгийн чухал чадвар бол ерөөсөө түрүүний хэлсэнчлэн одоо салбар дамнсан судалгаа хийх ийм ур чадварыг эзэмшин. За мэдээж тухайн одоо салбар шинжлэх ухаанда хамгийн орчин үеийн шинэлэг те тэгээд одоо ач холбогдол өндөр тэр асуудлуудаар одоо судалгаа хийх те туршилт явуулах те тэгээд судалгаанд зориулж одоо дата өгөгдөл цуглуулж корпус бүрдүүлэх. За тэгээ мэдээж өөрийнхөө судалгаанд одоо орчин үеийн дэвшилтэт технологиг үр дүнтэй ашиглах гэх мэт ийм чадваруудыг эзэмшин. За тэгээд өөрийнх одоо судалгаанд тохирсон оновчтой одоо судалгааны арга зүйг сонгох. За бусад одоо аргуудтай хослуулан хэрэглэх те тэгээд захиалгат болон эсвэл төсөлт одоо судалгаан дээр бие даан болон багаар ажиллах ийм ур чадвар эзэмшин. За дээрэс нь өөрийнхөө одоо судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах те түгээх. За тэгээд судалгааныхаа үр дүнг одоо практик хэрэглээнд нэвтрүүлэх гэх мэт ийм ур чадваруудыг зохицоор нь эзэмших боломжтой. Зөв баярлалаа агшаа. За мөн одоо хувь хүний талаас одоо илүүтэй одоо сайжирдаг талууд гэвэл хөтөлбөрөд хамрагдаад бас юу байдаг бол магадгүй хувь хүний хандлага тий зам төлөвшөл эдгээр талууд дээр бас өөрчлөлтүүд бас гардаг болов энэ талаас хэлв. Тийм судлаач хүний чинь хамгийн гол одоо хандлага бол нөгөө судлаачийн ёс зүй. Тэгэхээр судалгаа хийж байгаа хүмүүс маань ядчил одоо өөрийнхөө судалгаанд ишлэл авахтаа тий яаж хүний одоо ишлэлийг яаж авах уу тий нөгөө оюуны хулгай гэж ярьдаг тий тэрийг одоо тэрнээс яаж сэргийлэх өвч гэдэг юм уу тий тэр одоо ёс зүйн хандлагуудыг бас эзэмшнэ.
За маш их баярлалаа агшаа. Тэгэд ерөнхийдөө өнөөдөр тантай ярилцъя гэсэн агуулга маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр миний асуугаагүй орхисон зүйл байвал таас нэмж хэлнэ үү? За мөн одоо хэл шинжилгээний агсан төвчний хөтөлбөрт орж суралцъя гэж бодож байгаа хөх залуучуудаас бидний үзээ сонсоод сууж байгаа байх. Тэдгээр бас одоо сонирхон судалж байгаа хүмүүст хандаад бас зөвлөгөө бас өгч болно. Гадаад хэл шинжилгээний чиглэлээр одоо эрдмийн зэрэг хамгаалахаар зорж байгаа төлөвлөж байгаа тийм хүмүүс байл мэдээж манай үе таалга нээлттэй. За түрүүний биний ярьсан одоо давуу талуудыг мэдээж одоо та бүхэн сонирхож судлаарай манай вебсайтаас. За тэгээ хувь хүнийхээ хувьд би оюутнуудаа юу гэж захиж хэлмээр байдаг вэ гэхээр ихэнх одоо магистр болон докторийн түвшиний суралцагч элсэн орж суралцж байгаа хүмүүс маань ялангуяа нөгөө магистрийн түвшний элсэгчид маань судалгааныхаа одоо чиглэлийг тодорхойлоогүй. За судалгааныхаа сэдвийг одоо ямар нэгэн байдлаар томьёолоогүй орж ирдэг л дээ. Тэгээд тэд нар маань оюутнууд маань юу гэж боддог вэ гэхээр нөгөө сургалтандаа хамрагдаад багш нарынхаа өгж байгаа мэдээлэл мэдлэгээс одоо өөрийнхөө судалгааныхаа одоо сэдвийг тодорхойлно ч гэдэг юм уу те. За яг нэг талаараа бас зөв байж болох юм тийм мэрэгчний хүнээс одоо зөвлөмж аваад те хийнэ гэдэг юм бодолтой орж ирдэг. Би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр элсэгчд маань нөгөө сургалтанд хамрагдахаас өмнө өөрийнхөө чиглэлийг тодорхойлоод те за ядчил нөгөө сэдвийн одоо барагцаагаар ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд томьёолчоод ороод ирвэл жишээ нь магадгүй нөгөө судалгааны арга зүй гэдэг хичээл ордог ч юм уу те нейрохи шинжилэл гэдэг хичээл орох тохиолдолд жишээ нь багш нарын өгч байгаа нөгөө лекцээс те мэдээллээс мэдлэгээс маш олон нөгөө өөрийнхөө судалгаанд хэрэгтэй мэдээлэл датаг юм цуглуулах боломж байдаг байхгүй юу. Тэгэхээр тэрийг бас нэг анхаараасаа гэж боддгийн. Тэгээд нөгөө талдаа нөгөө жишээ нь би магистр докторийн оюутнуудад хичээл орлоо гэхэд хэрвээ би оюутнуудынхаа одоо сэдвийг те мэдж авах юм бол жишээ нь би лекц өгтөө те эсвэл мэдээлэл өгтөө одоо кейс дээр ажиллуулах таач гэдэг юм уу те эсвэл судалгааны өгүүлэл уншуулад анализ хийлгэх ч юм уу те жишээ одоо баримт авахтаа ч юм уу тэр сэдвтэй холбоотой те мэдлэг мэдээлэл өгөх боломжтой байхгүй юу те нөгөө багш чи үүрэг ердөөсөл оюутанд хамгийн одоо хэрэгцээ шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах одоо ийм үүрэгтэй штэ. Тэгэхээр ийм боломж бас байдаг байхгүй юу. Тэгэхээр оюутнууд маань уг нь бол нэг сумаар хоёр тулаа буудах боломжтой байдаг. Тэгэхээр энийг бас анхааралсаа гэж боддөг шүү дээ. За маш их баярлалаа агшаа. Тэгээ өнөөдөр бидэнд цаг гарган бидэнтэй ярилцсан за мөн агсан төвчний хөтөлбөрүүдийн талаар за мөн одоо өөрийнхөө хийсэн судалгаа салбарынхаа судалгааны чиглэлүүдийн талаар гээд маш сонирхолтой сайхан өргөн хүрээний яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээ таны болон Эрдмийн хамт олонныхон судалгаа шинжилгээний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Надад бас энэ ярих боломжийг олгосон та бүхэнд бас баярлалаа. За баярлалаа. За тэгээ энэ хүртэл бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн подкастын маань дугаараар гадаад хэл шинжилгээний магистр докторийн түвшний хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Тэгээд эдгээр одоо багш маань ярианаас та бүхэнд хэрэгтэй мэдээллүүд бас гарсан болов уу, дурдгдсан болов уу гэж бодож байна. Ингээд дараагийнхаа шинэ дугаараар дахин уулзлаа. Баяртай.